Оруулж. За дарга орчих уу? За сайн байна уу? Чад тий. Сайн байна уу дарга? Хөөе, даргачудаа хачин ганга өрөнд суудаг юм байна штэ. Энэ өмнөх даргын л сууж исэн үү? За тэгэхээр манайхыг харсан биз дээ. Одоо ерөөсө утасны хэвэл манайх байгаа зү дээ. Ерөөсө Facebook, X-гүү одоо тэгээл зөв консалтинг, PR-гүү бүгд л манайх байгаа зү дээ. За би одоохондоо л өстө сайн мэдэхгүй л энэ ажлаа аваад удаагүй байгаа ч. Аргагүй. Манайх ч өмнө хамтардаг байсан юм. Тэгэл оныхэн болж байгаа юм бэ. Ерөөсө энэ гэрээс хэлмэртэй эртхэн шиг хийчихье гэж бодоод би ч гэсэн наашиг Google яарад ирлээ. Харж юм. Ой. Энд ч одоо юм баахан тамга тэмдэглээ. Юу ах уу? Би ч одоо эмх цэгцтэй хүн. Одоо олон ажил болно юм чинь. Тийм болохоор өстэй эхнээс нь эмх цэгцтэй л үзэн гэсэн үг. За, чи одоо мэдлээ наад матгаад талтгий. Тэглэж одоо энд би ямар хаан юу, заан юу энэ бүх ажлыг чи ганцаараа мэддэг юм гэж байхгүй шүү дээ. Одоо хамт олонтойгоо ярилцсан. Одоо тэр төсөө мөнгөө харна, хаана юу хэрэгтэй гэдгийг нь ярилцж байгаа л яв судалж байгаа хамтрахгүй гэж амар ихтэй яв судалж байгаад бол болно л доо. Гэхдээ одоо надад болоо талтгий чи. За яах вэ? Та өмнө ингээ хамтраад болцдог байсан юм дарга. Чи одоо болоо энэ тамга тэмдгүүдээ талтыг хүн амтаа хараад буруур л тэглээ зарчмын өвчсөн ингэж гэрээ ингэж байхгүй шүү дээ. Өмнө нь бол найз нэр үнээр яаж маш ажилтдаг юм байсан мэдэхгүй. Гэтэ ямар ч ингэж бол болохгүй. Койро нэг их зарчим марчим. Би та нарыг мэдэн штэ. Яасан? Миний хооронд өөрийнхөө таньдаг мэддэг одоо хамаатан садна оруулах гэдэг юм уу? За юу ч тийм. Эсвэл хоёр тохирох гэдэг юм уу? Тэр мэргийг яри л та. Би нэг их худаа зарчим ярьсан. Нааг одоо юу ч мэдэхгүй гэж бодоод байгаа юм та нар. Өмнө ийм зарчмаар яваад болчихсон юм. Намайг одоо та нар юу ч мэдэхгүй гэж бодоод байгаа юм. Би мэдэн штэ. Чамаг бол зүгээр энэ би өөрөөр зүгээр 3 хоног балбагдал чи зүгээр энэ өрөөнөөс харчигдана. Гачин болно. Агст гуугаад ихэвгүй. За яах. Нэг тамгаа мартчихж. Йоо, за арай. Бүр жигнэсээ ингэ тамгаа зүгэлж орж гэрээ хийдэг гэдэг нь хатсан. Ийм байхаар чинь хөөх жигнэсээ хичээ хөдөлмөрлөе гэж байгаа хүмүүст хогийн санагдах нь аргагүй шүү дээ. Бүтэхгүй нэр. Хөгшөө. Чи одоо жоох өөр аргаар амьдраа. Найз нь чам тэрийг л хэлэх гэсэн.